Хуульч шуухан нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн талаар танилцуулж байна. Захиргааны хэргийн шүүхэн захиргааны үйл ажиллагаа хууль ёсны эсэхэд гадаад буюу хүндлэнгийн хяналтыг хүн хуулийн этгээдийн нэхэмжлэлээр үүсгэсэн маргааныг шийдвэрлэх замаар хэлбэрчсэн эрх зүйн хамгаалалтыг хэрэгжүүлэгч шүүх эрх мэдлийн байгууллага юм. Зорилго нь хүний эрх хэрэгжүүлөө хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрх зүйд төр хийгээд ардчлалыг баталгаажуулахад оршино. Шүүгч хүн, шүүгч бие шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг Монгол Улсын үндсэн хуульд байгуулалт хүний эрх хэрэгжүүлөө шударга ёс хуулийг дээдлэн хамгаалж хэрэг маргааныг хинээс ч хараат бус зөвхөн Монгол Улсын үндсэн хууль бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж шүүгчийн ёс зүйг чанд сахиж явах ард түмэндээ батлан тамгараглая. Хэрэг миний бие өргөсөн тангаргаасаа няцуул шүүгчийн албан тушаалаас нэн даруй огцорч хуульд заасан хариуцлага хүлээн хэмээн тангараг өргөж шүүхийн албаны нууцын баталгаа гаргадаг байна. Улсын их хурлаас 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хуулийг баталсан. 2004 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдснөөр манай улсад анх удаа нийтийн эрх зүйн субъект болох захиргааны байгууллага албан тушаалтны хуульд эдлэх хүн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хангаж байгаад шүүхийн хяналт тавьж тэдгээрийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох зорилго бүхий захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагджээ. 20 жилийн түүхтэй уг шүүхэн нэршлийн хувьд анх захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх гэж байсан ба 2015 оноос нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хэмээн өөрчлөн нэрлэгдсэн байна. 2016 онд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль батлагдсан. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх анх байгуулахдаа 6 шүүгчтэй байсан бол 2010 онд 9 шүүгчтэй болсон. Харин өнөөдөр тус шүүх, ерөнхий шүүгч 1 шүүгч 18, тамгын газрын дарга 1 шүүгчийн туслах 21, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга 20, шүүхийн захиргааны болон үйлчилгээний ажилтныг оролцуулна. Нийт 87 орон тоотой ажиллаж байна. Нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн албан хаагчийн дийлэнх нь залуу хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй, эрч хүчтэй, хоорондоо нийтэж тусалж дэмжихэд бэлэн гэдгээ байнга илэрхийлсэн эерэг харьцаа хандлагатай хамт олон юм. Шүүхэд ажиллах бэлтгэгдсэн боловсон хүчин татах, доктортой ажилуулах хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд хийсэн ажлаас дуртай. Шүүхийн албан хаагчийн цалин нэмэгдэж, төрийн бусад албаны цалинтай харьцуулахад харьцангуй өндөр болсон. Захиргааны албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, харин үйлчилгээний албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны мөн ур чадварын нэмэгдлийг үндсэн цалингийн 25%-аар олгодог. Түүнчлэн хоол, унааны зардлыг нэмэгдүүлсэн. Шүүгчийн туслахын эрх зүйн байдлын хувьд шүүхийн тухай хуулийн 89-р зүйлийн 89-ийн 4 дахь хэсэгт шүүгчийн туслахаар 3-аас доошгүй жил ажилласан бол анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгуулалтад оролцох хэрэгтэй гэж заасан байна. Гэсэн хэдий ч шүүхийн албан хаагчийн цалин улс орны эдийн засгийн өнөөгийн байдал, инфляц, мөнгөний үн цэний уналттай харьцуулахад хангалттай бус, ажлын ачаалал болон цалин хөлсний тэнцвэргүй байдлаас шалтгаална. Шүүгчийн туслах болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ажлаас гарах тохиолдол нэлээдгүй байдаг. Тухайлбал 2023 онд өөрийн хүсэлтээр 20, өөр байгууллагад шилжсэн 14, ажлаас халсан 1 тохиолдол гарснаас 9 шүүгчийн туслах, 13 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ажлаасаа гарчээ. Өөрөөр хэлбэл шүүгчийн туслахын 43%, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын 65% ажлаас гарсан нь хүний нөөцийн хөдөлгөөн хэд өндөр гэдгийг харуулж байна. Нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүх нийслэлийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн бүх нэгжийг харьяалан улсын хэмжээнд захиргааны хэрэг маргааны 60 гаруй хувийг дангаар хянан шийдвэрлэдэг. Өнгөрсөн хугацаанд тус шүүхээр үйлчлүүлж эрхээ хамгаалуулах иргэн байгууллагын тоо жил эрх тутам нэмэгдэн шүүхэд гаргаж буй нэхэмжлийн агуулга улам бүр өргөжж ирсэн. Тухайлбал 2004 онд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хүн хуулийн этгээдийн гаргасан 160 нэхэмжлийг хүлээн авч байсан бол 2023 онд 2514 болж 16 дахин өссөн. 2004 онд 48 захиргааны хэргийг хянан шийдвэрлэж байсан бол 2023 онд 1193 болж 25 дахин өссөн байна. Эдгээр тоо баримт нь нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тогтолцоонд баттай байр суурьтай, шүүхээс гаргаж байгаа шийдвэр нь захиргааны байгууллага, албан тушаалтанд хууль хэрэглээний практик, жишг болж тогтдог сайн талтай хажуугаар харьцангуй өндөр ажлын ачаалалтай гэдгийг харуулж байна. Үүгээр зогсохгүй тус шүүх иргэдийн эрэлт хэрэгцээг хангасан, нийгэмд шударга ёсыг тогтоох үйлсд бодиттой хувь нэмэр оруулж буйг илтгэнэ. Нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хэрэг нэхэмжлэл, гомдол хүсэлт хүлээн авах, хуваарлах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг суглаагаар томилох наривчилсан журмыг баталдаг ба үүний дагуу шүүгчийг томилж нэхэмжлэлийг хуваарилдаг байна.
Ингэснээр урьдчилан мэдэх боломжгүй санамсаргүй тохиолдлоор шүүгчид нэхэмжлэл хэргийг хуваарлах нөхцөлийг хангахаас гадна шийдвэр хүчингүй болж дахин хэрэгжүүлэхээр буцаан ирүүлсэн хэрэг. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэл, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэр хүчингүй болж ердийн журмаар хянагдах хэргийг урд нь шийдвэрлэсэн шүүгчид эргүүлсэн хуваарлахгүй байх нөхцөл бүрддэг байна. Нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд мэдүүлэх эрх, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль сурталчлах, шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаа, хэргийн хөдөлгөөн зэрэг төрөл бүрийн мэдээллийг нэг дороос өгөх, цахим хөтөж, нээлттэй шүүх, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэсэг, зэрэг үйлчилгээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, гадагш чиглэсэн сургалтыг тогтмол хүртээмжтэй байдлаар зохион байгуулдаг байна. Цахим хөтөж, ажлын хүрээнд шүүхийн үйлчилгээний танхимд шүүгчийн туслахыг дуудан хэргийн материалтай танилцах, мөн шүүхийн албан хаагчийн ажил, хариуцлага, харилцаа холбоотой санал хүсэлт үлдээх, үнэлгээ өгөх автомат машиныг байршуулсан нь олон нийтэд эргэх холбоотой байх нөхцөл бүрдүүлжээ. Шүүхэд хандаж буй иргэдэд тусалж дэмжих шаардлагатай мэдээллийг хялбараар түргэн шуурхай өгөх зорилгоор хийж хэрэгжүүлж буй ажлын нэг нь нээлттэй шүүх юм. Энэ хүрээнд шүүхэд хандан гаргаж байгаа нэхэмжлэлийн мэдээлэл савлгааны мэргэжилтэнд өгөхөөс гадна түүнээс шаардлагатай мэдээллийг лавлаж болно. Түүнчлэн шүүхийн байранд шүүх хуралдааныг шууд дамжуулан үзэх дэлгэцийг байршуулсан ба иргэд сонирхсон шүүх хуралдаанаа үзэх боломжтойгоос гадна шүүх хуралдааны бичлэг архивлан хадгалагддаг тул хэргийн оролцогч, сэтгүүлч хэвлэл мэдээллийн ажилтан хүсэлт гарган шүүх хуралдааныг нөхөж үзэх, бүрэн ихээр нь хуулбарлан авах боломж бүрдсэн байна. Шүүхэд байршуулсан ухаалаг самбараас бүх шатны шүүхийн хаяг байршил, холбоо барих утасны дугаар, цахим хаягийн мэдээллийг авахаас гадна түгээмэл нэхэмжлэлийн загвар байна. Мөн ухаалаг самбараас тэмдэгтийн хураамжийг тооцоолох арга, шүүх хуралдааны зарын мэдээлэл, шүүгчийн ёс зүйн талаар мэдээлэл авч болохоос гадна шүүхэд үнэлгээ өгөх санал асуулгад оролцох, хүсэлт гомдлоо цахимаар шууд гаргаж болохоор болжээ. Нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шүүгч, шүүхийн албан хаагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалтын хөтөлбөр баталж, дотоод нөөц бололцоо дээр тулгуурлана. Түүнчлэн шүүхийн ерөнхий зөвлөлөөс сургалт зохион байгуулдаг байна. Тухайлбал шүүх хуралдааны бэлтгэл зохион байгуулалтыг хангах, шүүгчийн туслахын туршлага судлах, шүүхээс гарах эрх зүйн актын төсөл боловсруулах анхаарах асуудал, захиргааны хэргийн хөдөлгөөний стандарт, нотлох баримт цуглуулах ажиллагаа, төрийн болон албаны нууц, шүүхийн нууцын тухай ойлголт, захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд гаргаж буй алдаа зөрчлүүд болон цаашид алдаа зөрчил гарахгүй байхад анхаарах асуудал, захиргааны хэргийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцуулах нь шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, техник зохион байгуулалтыг хангах, хэрэгт авагдсан шүүхийн баримтуудыг системд бүртгэх ажиллагаа зэргийг дурдж болно. Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байрны 1-ээс 4-р давхарт нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүх, тус шүүхийн тамгын газар 5-аас 9-р давхарт захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, тус шүүхийн тамгын газар байрладаг. Шүүхийн байрны 1-р давхарт иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн нэхэмжлэл хүсэлт гарган шүүхэд хандахад шүүхийн үйл ажиллагааны хөтөж бүхий самбар, түгээмэл нэхэмжлэл хүсэлтийн хэвлэмэл загвар, брайл нэхэмжлэлийн загвар, томруулдаг шилж шүүхийн архивын савлгааны болон улсын тэмдэгтийн хураамж төлөх тэргээ машин, компьютер, принтер, цаас, ширээ, сандал, нээлттэй шүүх хуралдааны бичлэг үзэх дэлгэц байна. Мөн энэ давхарт мэдээлэл савлгаа, бичих хэргийн хэсэг, архив, цагдаа урьдчилсан хэлэлцүүлгийн заал буюу сургалтын танхим, цахим шүүх хуралдааны танхим байдаг. 2-р давхарт шүүх хуралдааны 5 танхим, цагдаагийн хэсэг, 3-р давхарт иргэдэд үйлчлэх уулзах хэсэг, шүүхийн албан хаагчид үнэлгээ өгөх дэлгэц, тамгын газар буюу шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын заал, шүүгчийн туслахын 4 өрөө, шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга, хэргийн хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний өрөө, тамгын газрын даргын өрөө, нэгтлэн бодогч, нярвын өрөө, амралтын өрөө, шүүхээс гарч буй эрх зүйн акт болон тэдгээрийн цахим системд бүртгүүлсэн байдал. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа, тоо мэдээллийг хянах дэлгэц, шүүх хуралдааны бичлэгийг сонсох хэсэг, бичих хэргийн тоног төхөөрөмжийн байрлах хэсэг байна. 2010 онд захиргааны хэргийн анхан шатны 20-р шүүх хуучин байранд байрлаж байхдаа шүүгч туслахтайгаа нэг өрөөнд суудаг байсан бол өнөөдөр шүүгчид тусдаа 4-р давхарт байрладаг ба тус давхарт нэвтрэх хаалга кодтой ба цахилгаан шатаар гарахын тулд чипийг ашигладаг байна. Энэ давхарт эмчийн өрөө амралтын төв хэсэг байна. 2025 оны 1-р сарын 1-ний өдрөөс захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн боловсон хүчний тоог нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор өнөөгийн захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байранд анхан болон давж заалдах шатны шүүх хамтдаа байрлахад багтаамжийн хувьд хүрэлцэхгүй тул аль нэг шүүх өөр байранд шилжин орохоор шийдвэр гарчээ. Нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэнд дүрс бичлэгийн камер, микрофон, дэлгэц, прожектор, компьютер, аюул занал учирсан тохиолдолд цагдаа дуудах хонх, тусгаарлагч хан зэрэг тоноглолтой шүүх хуралдааны нийт 5 танхимтай ба үүнээс 2 нь зөвлөгөөний тасалгаатай. Шүүх хуралдааны танхимтай харьцуулахад харьцангуй энгийн дүрс бичлэгийн камергүй урьдчилсан хэлэлцүүлгийн 1 танхимтай.
Улсын дээд шүүх, нийслэлийн давж зааздах шатны шүүх, захиргааны хэргийн анхан болон давж зааздах шатны шүүх нь шүүхийн байрны стандарт, олон улсын жишгт нийцсэн шүүхийн танхимтай юм. Үүний нэг нь шүүхийн ерөнхий зөвлөлийн хөрөнгө оруулалтаар тохижуулсан захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байрны 8-аас 9-р давхурт байрлах 234 квадрат метр талбайтай 535 м өндөртэй ногоон танхим юм. Уг танхим нь шударга ёсны илэрхийлэл болоод зогсохгүй, шүүхэд хүндэтгэлтэй хандах сэтгэгдэл төрүүлэхүйц орчин бүрдүүлжээ. Шүүх хуралдааны танхимыг тухайн шүүх хуралдаанд оролцогчдын тооноос хамаарч хуваарлдаг байна. Иргэд байгууллагаас хүлээн авч буй нэхэмжлэл, шүүхийн шийдвэрлэх хэрэгжил эрэх тутам өсөн нэмэгдэж, шүүх хуралдааны танхимын хүрэлцээ хангалтгүй болж, шүүх хуралдаан хойшлох нэг шалтгаан болдог байна. Хуульч шуухаа нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн талаар танилцууллаа. Энэхүү танилцуулгыг мэргэжлийн дадлахын тайлангийн хүрээнд бэлдсэн ба тайлантай бүрэн ихээр нь танилцахыг зөвлөж байна. Хуульч шуухаатай хамт захиргааны эрх зүй судлаарай. Хамтдаа хөгжицгөөе.